Байгууллагын үйл ажиллагааны чиглэл бараа материалтай эсгээс шалтгаалж бараа материалын дансаа ялхан үүсгэнэ. Бараа материалын дансыг танай байгууллагын хувьд бараа материалын үлдэгдлээ хөтлөх, нөөцөө төлөвлөх байршил гэж ойлгож болох бөгөөд хэрвээ танайх салбар нэгж агуулгах, дэлгүүр зэрэг өөр нэгждээр бараа материалын татан авалт хийж үлдэгдэл борлуулалтыг салбар нэгжээр ялхан харах шаардлагатай бол тухайн нэгж бүрээр бараа материалын данс үүсгэнэ. Дараа нь тухайн бараа материалын данс бүрт өртөг, хөнгөлөлт буцаалтын дансыг дахин үүсгэж тохируулснаар салбар нэгж тус бүрийн борлуулалт, ашиг өртгийг данс түвшинд ялхан харах боломжтой болно гэсэн үг. Санхүү бүртгэл данс код тохиргоо бараа материал цонхонд бараа материалын данс бүрээр өртөг, орлого буцаалт зэрэг данс болон нярвын тохиргоог нэг удаа оруулж хадгална. Хэрэг энэ цонхонд дансны мэдээллийг оруулаагүй тохиолдолд баримт бүртгэх үед дээрх дансны мэдээлэл хоосон харагддаг. Танд амжилт хүсье.